Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн амгалан ялтгая. Энд маань. Тэгэхээр итгэл ба нэгүслийн талаар хүмүүс маш мэтгэл сэтгэлтэй. Бид нар нэгүслээр аврагдсан учраас итгэл ярих нь буруу ч гэдэм үү. Та нар хүн итгэж чөлөөлнө гэж юу байх вэ? Science is wonder буюу гайхамшиг үлдэх нь хүмүүс нь тийм байх боломжгүй ч гэдэм үү тэгж ярьдаг хүмүүс их байдаг. Тэгээд Библиэлд байгаа зүйлийг бид нар одоо ч гэсэн бас үлдэх боломжтой байх л гэж би итгэдэг. Би тэрийг хийж чадна ч гэдэм үү чадахгүй талаар яриаг байна. Бурхан тэр үнийг зөвшөөрөөд уншаад өгсөн шүү даалгавруудыг өгөх юм бол тэр нь одоо ч гэсэн хийгдэх боломжтой л байх гэж би боддог. Жишээлбэл би хүмүүсийн зүүдийг өөрөө яриаг байхад нь яаж тайлж болох вэ? Хүний харж байгаа үзэгдлийг нөгөө хүн харах боломжгүй ч гэдэм үү тэгж боддог байсан. Тэгээ өөрөө тэрийг харсныхаа дараа боломжтой байна гэдгийг мэдээд би бурханд их хэмшиж байсан тэр гоё дээ. Библиэлд байгаа зүйлүүдэд би заримд нь бас итгэдэггүй байсан юм байна. Эсвэл толгоороо ойлгодог байсан юм байна гэж боддог байсан. Тэгэхээр үнэхээр бид нэг эзэнд үнэхээр үйлсээрээ биш Бурхны нэгүсээр аврагдсан. Гэтэ биднийг Христ итгэгч нар гэж хэлдэг. Христэд нэгүүлсэгч нар гэж хэлдэггүй. Итгэгч нар гэдэг. Тэгээ итгэгч нар байхын тулд итгэдэг байх ёстой. Итгэлийн тухай ойлголтоо сайн мэддэг байх ёстой. Итгэлээрээ Бурхантай хамт ажилладаг байх ёстой гэж би хувьдаа боддог. Тэр Матай 17-аас та бүхэндээ дахин уншиж өгье гэж бодсон юм. Тэгээд Иесус итгэлгүй тэрслэн үеийнхэн гэж хэлж байгаа. 2004 оны верс уншиж байна. Итгэлгүй тэрслэн үеийнхэн гэж. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг над руу аваад ир гэж хэлж байгаа. Матай 17:17. Энд хүүхэд нь өвчтөө хүүхэд байгаа. Тэг шавнар нь эдгэх гэж чадахгүй байгаа тухай. Тэгсэн чинь эсрэгээр итгэлгүй тэрслэн үеийнхэн загнуулж байгаа. Иесус тэнийг зэмлсэн чөтгөр түнээс гарч. Иесус хэнийг зэмлсэн бэхээр хүүхдийг ч маав биш. Харин чөтгөрийг зэмлэж байгаа. Түүнийг гэж чөтгөрийг хэлж байгаа. Чөтгөрийг зэмлсэн чөтгөр түүнээс гарч хүү тэр мөчөөс эхлэн эдгэрв. Тэр хүүхдийг өвтгчээс нь нөхөр бол чөтгөр байсан маш тархнаа. Гэтэл шавнар нь Иесус руу хитэлх нь ярьж бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй гэж асуусанд. Тэгэхээр тэд нэр хөөж гарах гэж оролцсон байгаа. Тэгээд чадаагүй байгаа. Иесус итгэлч нь бага учраас гэж хэлж байгаа. Юу гэж хэлж байна? Итгэлч нь бага учраас та нар хөөж гаргаж чадсангүй гэж хариулж байгаа байхгүй. Бид яагаад түүнийг хөөж гаргаж чадсангүй гэж асуухад Иесус итгэлч нь бага учраас гэж байгаа. Үннээр би танарт хэлье. Хэрэг гिचийн үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нь үнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно гэж хэлж байгаа. Тэгэхээр итгэл бол хүчний зүйл. Гэтэ биднэрт хайр нэгүсэл заавал хэрэгтэй. Эний балансыг барьж явахд маш чухал. Тухайн хүнийг одоо жишээлбэл заримдаа чөтгөр хөөд ч юм уу тийм хөөх үед те. Дандаа нэгүс энэ үед яг тэр хүүхэд бол маш их хэцүү ундаг байгаа татаад хүмүүс баг хөвчлээ гэж боддог байгаа. Чөтгөр заримдаа гарах үедээ хүнийг зовоож гардаг байгаа. Тийм болохоор хүн зовохгүй гарчээ гэж би заримдаа хэлдэг. Яагаад гэвэл тэр хүнийг тамлахгүй гарах хэрэгтэй. Хүнийг бодох хэрэгтэй. Тэр хайрлалж нэгүсэх явдал маш чухал. Тэгээд та нарт боломжгүй гэж байхгүй болно. Боломжгүй юм гэж. Тэгэхээр итгэл өсөх тусам итгэлтэй байх тусам бидэнд боломжгүй зүйл гэж байхгүй болно. Гэвч гэж хэлж байгаа, сануулж хэлж байгаа. Энэ төрлийн чөтгөр нь мацаг барилтаа залбирлаар гардаг юм аа л дөө. Тэчнээ итгэл байсан ч гэсэн бас техник мэдэхгүй бол ямар үед ямар чөлөөлт хийхийг мэдэхгүй байх юм бол тэр нь бас болохгүй гэсэн үг. Энэ төрлийн чөтгөр нь мацаг барилтаа залбирлаар гардаг гэж байгаа. Тэгэхээр энд Иесус итгэлгүй хүмүүсийг тэрслэн үеийнхэн гэж хэлж байгаа. Тэрслэн. Тэгээд дээрэс нь итгэлчин бага учраас та нар энэ бүгдийг хийж чадахгүй амаа гэж хэлж байгаа. Тийм учраас итгэлээ өсгөхийн тулд бид нар эхлээд эзний үгэн дээр суух ёстой гэсэн үг. Нэгд хоёрдуггүй л сүнээр үнэхээр хамтарч ажиллах ёстой гэсэн. Бурхны ажлыг Бурхнаас өөр хүн хийж чадахгүй. Тийм учраас Бурхантай хамтарч л ажиллана гэсэн үг. Тэр эзэн биднэртэй хамтарч ажиллахдаа үнэхээр дуртай байдаг. Бидний итгэлд үнэхээр
Бурхан хариулдаг байгаа. Тийм учраас итгэлийн залбирлыг гэж хэлдэг. Энэ үед эзэн итгэнэ гэж хэлдэг байгаа. Тэгэхээр эзэн бидэртэй хамт ажилладаг байгаа. Бид нэр Signs and Wonders гайхамшигыг ганцаараа өөрийнхөө ганцхан итгэлээр хийжтэй юм биш. Бурхантай хамт хийдэг дээрөөсөө мартаж болохгүй. Тийм учраас бардам ерөөсөө байж болохгүй гэсэн үг. Тэгэхээр итгэл нэгүсэл хоёр үнэхээр чухал, хамт балансын зөв барьж явах ёстой гэсэн үг. Тэгээд та бүхэнд мэрэгүү ухаан үнэхээр хэрэгтэй болно. Тэгээд мэрэгүү ухааныг эзнээс гуйгараа. Тэгээд гуйх үед эзэн танд нарт өгөх болно, шууд л өгнө. Би үнэхээр итгэлтэй байна. Иесусийн нэрээр мэрэгүү ухаантай байх болтугай.